Нийслэлийн 2 дөрөвт он стрит буюу зам дагавах зогсоол 380 гаруй бий болгоод байна. Нээлттэй зогсоолыг төлбөртэй болгосон нь хотын төвийн зогсоолын эргэлтийг сайжруулах зорилгын хүрээнд хийгдэж байгаа гэж албаных нь тайлбарлаж байна. За гэвч зарим жолооч нар зогсоолын хаалтыг дайрч зогсох байдлаар төлбөрөөс зайлсхийх тохиолдол түгээмлэн харин цаашид тус зогсоолын хэсгийг камержуулж хариуцлага тооцдог болох юм байна. Үзэгчдийн энэ төвийн сурвалжлах баг Монголын үндэсний музейн уртлын зогсоолоос мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр яг энэ хүү зам дагуу хармаа зогсоолын тухайд бол бид сая тоолж үзэхэд нийтдээ 14 автомашин тавих юм зогсоолын багтаамжтай юм байна. За энэ хүү зогсоол өмнө нь үн төлбөргүй байх үед бол яг энэ хавьд ажил эрхэлдэг иргэдийн маань тухайд өглөө ажилдаа ирэхдээ тавиад орой тарахтаа машин авч явдаг буюу өдрийн турш автомашинаараа им түүчсэн машины эргэлтгүй юм нөхцөл байдал үүсдэг байсан. Харин автомашины зогсоолыг төлбөртэй болгосноор зогсоолын эргэлтийг бол сайжруулна гэж бол албаныхаа үзэж байгаа. За гэхдээ ингээд яваад нийтлэг анзаарахад бол яг автомашины зогсоолын энэ хаалт хашлагын хэсгийг бол дийлэнх зарим жолооч нар маань ингээд дугуугаараа гიშгээд машинаараа ингээд дайруулчихсан. За эсвэл дутуу тавих ч гэдэм юм уу те иймэрхүү тохиолдол бол нийтлэг анзаарэгдэж байна. Тийм билгөө тавьж үтсэн үтсдэг ш. Зүгээр л юм билээ. Гэхдээ яг олон байгуул зүгээр л те. Тэгэхээр манайха ч нөгөө юу аах юм бэл ш. Бид саяны фестивалээс харсан л да. Орлогч тавиагүй зүгээр ингээд ойртуулаад тавьсан л байлээ. Яг хоёрын зам хоёрын л байхгүй. Ганц 2000 өөрөө төлөөд явцсан дөрөв эсвэл ачуулаад явуулал өөрөх нь шүү дээ юм шүү дээ. Олоо тавьчих зүгээр л юм блэ. Би нэг удаа тавьсан л та. Тэгээ 30 минутантай бол үнгүүл юм блэ шүү дээ. Ойрхон юутэй бол оруул тавьчаал тэгэл гэл зажлаа амжуулж гараад ирэхэд яг зогсоод байхгүй энэ тэд олдохгүй ачуулаад яжснаас ийм байж хад яг мөнгө төлбөр өгчл явж. Би бас энэ ч зогсож гисэн юм гаруул бас тавьчих хийсэн гэл зогсож лээ. Энд чинь нэг үнд ажилтны хүмүүс нь авсараад ингээл тавьчаал. Тэгэл хамаг юм ингээ хаагаал. Тэгэл торгоол байдаг. Энэ бол аяга буруу л гэж үзэж байна. Үнэхээр буруу шүү. Энд нөгөө ажиллаад байгаа ажилчид байгаа шүү дээ. Энэ ажилчдын зогсоолыг л тусдан тэгээд үйлчлүүлэгчдийн зогсоол тустаа гэж ингэж баймар байгаа. Тэгж шийдэж өгмөө. Зам дагуух зогсоолын төсөл 2023 оноос эхэлж өнгөрсөн 2025 оны 4-р сараас үе шаттай хийгдэж эхэлсэн. Жолооч нарын гаргаж байгаа дээрх үйлдэлийг цэгцлэхийн тулд цаашид тус зогсоолуудыг камержуулж зөрчил гаргасан тохиолдолд торгодог байхаар хяналтын тогтолцоог сайжруулахаар албаных нь төлөвлөжээ. Энэ зогсоолыг бид нэр хийхдээ зөвхөн төхөөрөм суурилуулаад орхихгүй байгаа. Стандартын дагуу болгож байгаа гэж ойлгож байна. Автомашины яг уртад нийцүүлээд өргөн ямар байх хэвээр зогсоолын стандарт норм ямар байх хэвээр энэ Улаанбаатарын авто зогсоолын стандарт гэдэг хотын стандартыг баталсан, иргэд дурлал баталсан ийм стандарт байдаг. Энэ стандарт нийцүүлж хийж байгаа. Зогсоол маань ухаалаг болоод хаалт маань нэг машиныхаа тоогоор ингээд ажиллаад эхлэнгүүт энэ дээр хин нэгэн буруутай итгэс болоод бас нөгөө төхөөрөмж маань алдаад дутагдал гарах иймэрхүү зүйлүүд бол илэрээд байгаа. Зам дагуух зогсоолын шийдэл нь бусад бүтээн байгуулалтын ажлуудтай уялдах шаардлагатай байдаг тул цаашид хэдийг нэмэх нь тодорхойг байна. Тухайн зогсоолын орлогын 40% нийслэлийн төсөвт төвлөрдөг байна. Хэрэв жолооч нарын хариуцлага сайжирч зогсоолын шийдэл бүрэн хэрэгжиж эхэлбэл замын санд төвлөрөх төсөв 3 дахин нэмэгдэх боломжтой гэж албаных нь тооцжээ.